Монголын дараагаар одоо хөрөнгө оруулагч нарыг Монгол улсад татах зорилгоор залуучдын байгууллага бүгд найрамдах хятад ард улсаас одоо 200 гаруй хөрөнгө оруулагч нарыг Монгол улсад ураад одоо Монгол хятадын бизнес эрхлэгчдийн форумыг зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг хууль зүйн яам талаасаа энэ хөрөнгө оруулагч нарыг хамгаалах тухай ямар хууль эрх зүй орчныг бий болгочихсон ажиллаж байна вэ? Тийм, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2020 онд батлуулахад хууль зүйн дотоод хэргийн яам засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн шинтгэлийг хийнэ гэсэн ийм зорилт төвшүүлсэн. Энэ хүрээндээ бид нар шүүхийн багц суулуудыг батлууллаа. За мөн одоо иргэний эрх зүйн, хувийн эрх зүйн салбарын одоо том шинжилгээг эхлүүлэхээр ингээд хуулийн төсөл боловсруулах ажлууд хийгдэж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хуулийн төслийг боловсруулж их хурлд хэлцэгцгээ шийдэж явж байна. За хөрөнгө оруулалтын тухай хуулийг эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч мөн энэ хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна. Тэгэхээр ер нь гадны хөрөнгө оруулалтыг бид нар дэмжихийн тулд эрх зүйн орчин нь маш тодорхой, тогтвортой. За нөгөө талдаа тоглоомын дүрм, төр засгийн шийдвэрүүд нь ойлгомжтой газруудад тухайн улсад хөрөнгө оруулалт сонирхдаг хүмүүс сонирхож орж ирдэг. Тэгэхээр бид нар цаашид хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тодорхой болгохын тулд бид нар нэгдүгээр төр ямар бизнес энэ 5 жилд хийх вэ гэдгээ энэ төрийн өмчит компани хуулиар тодорхой болгох гэж. Төр өнөөдөр уул уурхаагаас ахуулаад банк, барилга, бүр тэр байтугай бохирс оруулалт хүртэл бизнесийг хийж байна. Тэгэхээр цаашид төр маш тодорхой цөөн стратегийн хэдэн салбартаа бизнес эрхлэх ёстой гэдэг ийм хатуу зарчимтай байна. Ийм учраас их хурл 5 жилээр хөрөнгө оруулалтын одоо чиглэлүүдэд тодорхойлдог. Тэгээд нөгөө бусад чиглэл салбаруудад гадны болон дотны хөрөнгө оруулагчид одоо бизнес хийя, энэ доктортой байх юм байна гэдэг ойлголтыг төрүүлээ гэдэг ийм эрх зүйн орчин бий болгож байна. Хоёрдугаарт нөгөө бидний ярьдаг дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүй төлөө хуулийг бид нар бас их хурлд өргөн бариад хэлцэгсгээ шийдтсэн. Удахгүй энэ батлагдах баг. Энэ нь Монгол улсад бизнесийн соёл суулгана. Хоорондоо бизнес хийлээ 6 сарын дотор төлбөрийн чадвар одоо төргөн гүйцэтгэх чадвар доголд лүүссэн тохиолдолд нөгөө бизнесийг цааш нь аврах уу эсвэл эрсдлийг урьдчилан сэргийлж үйл ажиллагааг зогсоох уу гэдэг ийм бизнесийн соёл нэг талдаа суулгах эрх зүйн орчныг бид нар бас оруулахаар зорж байна. За шин сэргэлтийн бодлогууд бүхэлдээ л манай улс энэ салбаруудад гадны хөрөнгө оруулагчдад одоо нээлттэй шүү гэдгээр зарлж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл бомбын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж болно, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийж болно, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийж болно. Энэ болгон чинь нээлттэй шүү гэсэн ийм л агуулгаар бид нар эрх зүйн орчныг бий болгохыг зорж ажиллаж байна. За аялал жуулчлалын салбар нөгөө цэнгэнд аялал жуулчлалын салбарыг бий болгоё. Тэгэд бид нар казиногийн хуулийг өргөн барьлаа. Мөн казиногийн салбарт хөрөнгө оруулагчид нээлттэй морин бооцоот уралдааны чиглэлээр одоо хөрөнгө оруулалт хийх нээлттэй төлбөр таавар тоглоомын чиглэлээр хөрөнгө оруулалт хийх нээлттэй шүү гэдгээ амхандаа төр зарлж байгаа ийм хэдэн хуулиудаа бид нар ингээд түлхээд өргөн бариад одоо батлуулаад зарим нь хэлцэх шатандаа ингээд явж байна да. Тэгэхээр цаашид бид нар үеийн засгийн газрын тавьж байгаа зорилт бол дандаа л хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, таатай тэр эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тэрнээс биш ирсний өмнөх үеиг шиг дээрэмддэг байж болохгүй. Та альтрон хэлсэн шүү дээ. Нэг юаны хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн хөрөнгө оруулагчдад бид засгийн газар бас хариуцлагатай хандах хэрэгтэй гэдэг тийм. Яг энэ чиглэл рүү бид нар шүүхийн эрх зүйн орчин, хууль сахиулах байгууллагууд бүгд анхаарлаа хандуулж чиглэж ажиллах хэрэгтэй. Энэ өмнөх үеийн хүмүүст хариуцлага тооцохгүйгээр энэ асуудал бас цаашаага сайн жишг болж үлдэхгүй л гэж би боддог. За баярлалаа, таны ажилд амжилт хүсье.